За, сайн байцгаана уу хүүхдүүд ээ? Сайн байна уу? За, багш нь өнөөдөр та нарт математикийн хичээл орно. За, бүгдээрээ хичээлдээ орохоос өмнө хичээлийнхаа дэртээ танилцъя. За, хичээлийнхаа дэгийг уншаарай хүүхдүүд ээ. Дөрвөлжин цагаан цаасаа тэнцүү хэсэг болгон нуглаарай. Зөвхөн цагаан цаа шүү. Тэнцүү хэсэг болгон нуглаарай. Тэнцүү хэсэг. Тэнцүү хэсэг болгон нуглаад тэгээд багштаа дээшээ өргөж харуулж шүү. За. Нууцнаа. Дээшээ өргөөрэй. Багштаа дээшээ өргөөрэй. Алхамнэг. За бүгдээрээ нуглаад дуусна. Дуусна. За энэ зургийг ажиглаарай. Энэ юуны зураг вэ? За тэгвэл энэ альбыг яацтайгаа яг тэнцүү хувааж идэж болох юм болоо? Мотор нэг хуваана. Модын завчин өөр яаж болох вэ? Өөр хэдэн хэсэг хуваажих вэ? Нэг Дөрөв хэсэг тувааж болно. За тэгвэл энэ альбыг маань тэнцүү хэсэг хувааж болох нь тийм үү? Алхамнэг. Энийг болох юм болов уу? Энэ юу вэ? Болохгүй. Яагаад болохгүй юм бол тэгвэл тэнцүү Яагаад гэвэл За тэгэхээр эвдрэх болохоор энийг маань тэнцүү хэсэг хувааж болохгүй нэ тийм үү? За тэгвэл энэ батлыг юм болоо? Батлыг яаж хувааж болох вэ? Хоёроор хуваажлах нь байна, дөрвөөр хуваажлах нь байна, тийм? Наймаар бас хуваажлах нь, тийм? 6-аар хуваажлах. Энэ юуны зураг вэ? Энийг тэгвэл тэнцүү хэсэг хувааж болох юм байна. Ямар мөчөөд ингээгүүд ингэ. Бас дотроо тогтой. Тэгэхээр хувааж болохгүй байна, тийм? Манай идэдгүй юм бэ? Голоор нугааж машин болохоор за ингээд голоор нь хуваачлаа. Энэ машин маань яаж болох вэ? Болохгүй тийм ээ. Тэгэхээр машинаа тэнцүү хэсэг хувааж болохгүй. багшаа тэргүй ингээд шумбал тавлаг багшаа эдийн дан залхаар нөгөө дан гол. Тэгэхээр тэнцүү хэсэг хувааж болох нь тийм үү? За тэгвэл өнөөдрийн хичээлийн сэдв маань ямар сэдв юм бол та нар юу гэж бодож байна? Тэнцүү хуваах. Тэнцүү хуваах гэсэн. Тэнцүү хэсэг хуваах гэсэн хичээл байх нь. Тэнцүү хэсэг хуваах гэсэн хичээл байх нь. За одоо бүгдэнд нь ийм ажлын утас өгсөн байна уу? За ажлынхаа утасны нүрэн хэсгийг бүгдээрээ он сар өдрөө тавиад хичээлийнхаа нэрийг тавиад ангиа өөрийнхөө нэртэй тавьчих. Өнөөдөр хэдэн сарын хэлэн билээ? 3 сарын 21. Хичээлийн сэдв маань тэнцүү хэсэг хуваах. За эхнийхээ нүрэн хэсгийг өгсөн үү? Бүгдээрээ дуусна уу? За дууссан бол ажлынхаа утсыг нээгээрэй. Ажлынхаа утсыг бүгдээрээ нээчих. За эхнийхэн даалгаврын уншаарай юу гэж вэ? За дараах төрсийн хагасыг будаарай гэж байна. За төрсөө тэнцүү хэсэг хуваагаад хагасыг будаарай өгчтэй. Тэнцүү хэсэг хуваагаад хагасыг будаарай.
담아도요, 엉근 담아보자. 50도 배는 엉근은 놓자. 빈쪽씩 저와가 도달해. 자, бүгдээрээ тэнцвэрсэг хуваалцсан уу? Хуваалцсан. За, тэгвэл самбар дээр гараад яаж хуваалцснаа найзтайгаа хуваалцсан байна уу? За, тэр ухаан гараад. Яаж тэнцвэрсэг хуваалцснаа найзтайгаа харуулчих. За, ингэж хуваалцсан уу бүгдээрээ? За, энэс тэгвэл өөрөөр тэнцвэрсэг хуваалцсан байна уу? Тэгшнээр даа. Өөрөөр хуваалцсан байна уу? Сарли годоор ингэж бодоо. За, гараад. Годоор нь яаж хуваалцсан аа? За, ингэж хуваах нь бас зөв үү? За, зөв байна тийм үү? За, тэгвэл энэхүү төрсөө ингэж хуваалцах байна. Энийг хуваалсан байна, энийг хуваалсан байна. Бас энэ хоёр шиг ингэж хувааж болох нь тийм ээ? За, тэгвэл нэгдүгээр даалгавраа ажилласан юм чинь хоёрдугаар даалгавраа хийгээрэй өгдөө тийм. Юу гэж энэ хоёрдугаар даалгавар нь? Хоёр хоёроор багтаарай.
дээр хүрсэн. Шууд 2 2-оор хүрсэн. Аха. За хідэн багц болсон байна хүмүүсээ тоолоорой. За та нар яаж ботсон бэ? Нэг ямар аргаар ботсон? 10. За ямар аргаар ботсон найзуудаа тайлбарч. 14-ийг 2 таваасаа. Ааха 14-ийг 2 таваасаа. За маш сайн байна. За одоо тэгвэл 3 таваа ажиллаа. Эсвэл цааг ажиллаа. Гүйцэл бичээрэй. 4 таваасаа хоолойг олоод удаарай гэсэн юм. За 4 таваас багнаа одоо бодож үзье. Одоо 4 тэнцүү яваа. Эхлээд тоогоо гүйцээж бичээд дараа нь 4 таваас дахь багнаа бодно. За бүгдээрээ 3 даалгаврын ажлаа дуусна уу? За тэгвэл найзуудаа яаж бүгснөөг харуулах вэ? За энэ дээр яаж бүгснөөг биччих. Хэд хэдийн тоо байх ёстой байсныг. За сууч. За тэгвэл дараагийнх нь 4 хуваагдах багныг олоорой гэсэн байна. За аль баг нь 4 хуваагдах байсан тийм билч. За энэ 2 дахь баг нь маань 4 хуваагдах баг нь гэж байна. Зөв. Зөв байна. За За дараагийнх нь даалгавар юу гэж байна хүмүүс те? За 4 даалгавар хийж. Үсээ 4 тэнцүү гэсэн хуваагаад хоосон үсийнхээ хагсын будаарай гэж. За хагсын будч. 4 тэнцүү гэсэн хуваагаад хагсын будч. За энэ самаа дүүрээ зураатай. Дүүрээ зураатай нэ. Хагсын будч.
За дөрөв бас. Тий хасан гэхлээр бидний бодлоо. Яг дүрсээ харж байгаа дүрсээ яг хэдэн гэсэн байна. Яг би тэмцүүс. Хасан байлаа. Дөрөвнүүдний маань хоёр нэг юм. За. Тэр дөрөвдөө төгсөн гоо хасын бодлоо. Бинийг яаж шаардлага Хасан бодсон уу? За дөрөв тэнцүү байгаад хасын бодсон уу? За тэгвэл хин самбар дээр гарч тэнцүү авах уу? За тэгвэл. За хуваагаараа яаж хуваасан? За дараа нь дахиад нэг хуваа шүү. За энэ гараад шүү. За тэгэхээр хасын бодно гэхээр аль хэсгийг бодох вэ? Ааха, дөрвөн нүдний маань хагас гэхлээр хоёр нүдийг бодно гэсэн үг тийм үү? За тэгвэл өөрөө хуваасан байх нь. Өөрөө хуваасан. За энэ уу гараад. Ажлынхаа хүчийг авах. Ажлынхаа хүчийг авах. За гараад ангийнхандаа энэ хуваасан тавьчих. За тайлбарч яагаад ингэж басан? За яагаад ингэж басан ангийнхандаа тайлбарлаарай. ягаад энэ тэнцүү үсэг байсан болохоор энэгээр ингэж яваа. Ааха. За энэ хүүтэй адилхан хуваасан хүн байна уу? Хуваасан хүн байна уу? За энэ дүрсээ голоор нь ингэж хуваагаад энэ хэсгийг буцсан байна. Зөв үү? Зөв үү? Яагаад буруу? За яагаад буруу гэдгийг тайлбарлах юм байна уу? Хин сая буруу гэсэн. За бис. Хоёр хэсгээр ингэж хуваасан. Хоёр хэсэг хуваасан байна. Хоёр хэсэг хуваасан байна. За ингэж хуваасан зөв. Бас ингэж хуваасан ч гэсэн зөв шүү. За ингэж хуваагаад ингээд хуваачаар энэ чинь дөрвөн тэнцүү хэсэг хуваачиж байгааз тэгээд энэ хэсгийг бодчихлаар дөрвөн тэнцүү хавцны маань хагас нь болчихно гэсэн үг. Тэгэхээр ингэж хуваасан бас зөв шүү. За одоо бүгдэнд нь хоёр хүүхдийн гол
Нэг 12 шагаа өгсөн байна уу? За нийт 12 шиг шагаа байгаа тийм үү? Нийт 12 шиг шагаагаа 3 тэнцүү хэсэг болоод багцалж. Би тэнцүү. 3 тэнцүү хэсэг болоод багцалаа. Багшаа бид хоёр хуваа. Математикийн дэвтэр дээр яаж бодсноо тэмдэглэж. Яаж бодсноо тэмдэглээрэй. Математикийн дэвтэр дээр тэмдэглэж. Эндээ. Хэдэн багцуулж хуугаарай гэсэн. За тэгэхээр гурван багцуулаад хуугаарай гэсэн тийм үү? Тэгвэл нэг багцад хэдэн шагаа байна? 3. За тэгэхээр багцын тоогоо эндээ бичих юм тийм үү? Тэгээд үржих нь нэг багцад хэдэн шиг шагаа байна? Нэг багцад 4. Нэг багцад 4 шиг шагаа байна. Нийт хэдэн шагаа? 12. Нийт 12 шагаа байна. За төвтөр дээр бодоорой. Төвтөр дээр бодчих. Төвтөр дээр бодоорой. Математикийн хичээлийн төвтөр дээр. За бодоорой. Бодсноо. Эхлээд нэгдүгээр тайр тоогоо бичих нь байна. Эхлээд багцынхаа тоог. Дараа нь нэг багцад байгаа юмсынхаа тоог бичнэ. Тэгээд нийт юу гарах вэ? Нийт юмсын тоо гарна. За тэмдэглээд бичээрэй. Төвтөр дээр бичээрэй. Багшаа би бичсэн. За одоо тэгвэл анхааралтай сонсож байгаарай. Дахиад сонсож байгаарай. Нийт 12 ширхэг шагаагаа 6 тэнцүү багцаалга хуваагаарай. 6 тэнцүү. 6 багцаалга хуваа. За гарч ирээд яаж бодсноо ангийнхандаа бичиж. 6 тэнцүү багцаалга хуваа гэсэн тийм үү? За 6 багцаа хаачих уу? За үрчгэн хэд үү? Нэг багцад хэд шиг байгаа? За 2. Тэнцүү хэд үү? 12. За тэнцүү 12 шиг байх юм байна. 12. За зүү. Ингэж бодсноо та нар. За дэвтэр дээр бичээрэй. Багш нь засаа. Бүгд бичсэн үү? Бүгдээрээ бичсэн үү? Хэдэн багцсан? 12. Хэдэн багцсан? 6 багц. Нэг багцад хэдэн ширхэг шагааны авцсан? 2. За тэгвэл дахиад анхааралтай сонсоорой. Дахиад анхааралтай сонсоорой.
За бүгдээр анхаарал хандуулсноо. За нийт хэдэн шагаа байгаа те? 12. За нийт 12 шагаа байгаа юм байна. Нийт 12 шагаагаа 4 тэнцүү багц болгоо хуваа. 4 тэнцүү багц. 4 багц болгоо хуваа. 4 багц болгоо хуваа. 4 багц болгоо хуваагаарай. Нэг багц хэдэн шагаа намцсан? 4. За нийт хэдэн багцсан? 4. Нэг багц хэдэн шиг авах вэ? 12. За одоо дахиад нэг болгоо тий. Нийт 12 шагаа. Нийт 12 шагаа байв. 12 ширхэг шагаагаа 6 багц болгоо хуваа. Нэг багцад хэдэн шагаа ногдох вэ? Бодорой. Яаж болох вэ? 2. Дэвтэр дээр бодорой. Яаж болох вэ? 12 ширхэг шагаагаа 6 тэнцүү хахад нэг багцад хэдэн шагаа? 2. За бодорой дэвтэр дээр бодорой яаж болох вэ? Нийт 12 ширхэг шагаагаа 6 тэнцүү хэсэг хуваа. Нэг багцад хэдэн шагаа авах вэ? 2. За яаж болох вэ? Босноо ангийнхандаа тайлбарлах байна уу? За тайлбарлаарай. За яаж бодсноо тайлбарч. 12 ширхэг шагаагаа яаж 6 тэнцүү хэсэг хуваасан? За ингэж бодсноо. Энэ маань нийт шагааны маань тоо тийм үү? За энийгээ 6 тэнцүү хэсэгт хуваасан. Тэгэхээр нэг багцад хэдэн ширхэг шагаа ногдох вэ? 2. За ингэж бодсноо. За сайн байна. Бүгдээрээ ингэж бодсноо. За бодлогуудаа дэвтэр дээр бичээрэй. Бүгдээрээ бичсноо. Бүгдээрээ бичсноо. За бүгд дэвтэр дээр бичээрэй. Тоонуудаа тэмдэглэж аваарай. За бүгд бичсэн үү? За тэгвэл бичсэн бол энэ бодлогыг ангийнхандаа бодож өгөх юм байна уу? 3 хүүхдэд 6 ширхэг шагааг яаж тэнцүү болж өгөх вэ? 3 ширхэг чихрийг 6 ширхэг чихрийг За яаж байх вэ? За тэнэс гараад За хуугаараа яаж байх вэ? Яаж байх вэ? За 6 ширхэг чихрээ нэг хүүхдэд 2 ширхэг ноогдохоор хувааж өгнө гэж энэ зөв үү? Зөв. 2 3 За тэгэхээр энэ маань зөв байна тийм үү?
шүү дээ. За тэнцүү хэсэг хуваагдсан дүрсүүдийн хооронд нь холбоорой. Ингээ гарч чадах уу? Тэнцүү хэсэг хуваагдсан. Тэнцүү хэсэг хуваагдсан. За хуваагаарай самбар. Чод найз зөвсө тайлбарлаарай. За хууч. Аль хоёр холбогдох уу? За өөрөө бүгд гэнэ. Найстаа тус бүгд гэнэ. За найстаа туслаарай. За тусч. За энэ 6 дүрс маань ингэж холбогдно гэж юм зөв үү? Зөв. За энийг тэгвэл та нар яагаад тэнцүү хэсэг хуваагдсан гэж үзсэн? Яагаад? Хоёр адилхан дүрс байна мөн? 1 2 3 4 тэнцүү. Энэ маань бас адилхан 4 тэнцүү. За энийг тэгвэл яагаад та нар ингэж холбогдно гэж үзсэн? Тэгэхээр адилхан байна. За тэгвэл энэ хоёр. За энэ хоёр холбогдох уу? За яагаад холбогдох вэ? Тайлбарлаарай. Маш сайн байна. Энэ хоёр маань ингэж эвлэрээд нэг дүрс үүсгэж байна тийм үү? За энэ маань дүрс үүсгэж байгаа хэдий ч тэнцүү хэсэг хуваагдсан байна уу? Үгүй. 9 ширхэг юмыг бид нар хоёр тэнцүү хэсэг хувааж авч болох уу? Тэгэхээр энэ дүрс маань хараахан зөв хувилбартаа орохгүй байсан байна тийм үү? Хэдий дүрс үүсгэж байгаа хэдий ч тэнцүү хоёр хэсэг хуваагдаагүй байна тийм үү? За тэгвэл бүгднгийнх нь урд улаан цэнхэр хоёр цаас байна уу? За улаан цэнхэр хоёр цаас байна. Багшийнхаа өнөөдрийн цаас хичээдэг сайн ойлгосон бол тэгжээ. Би ойлгосонгүй гэвэл улааныг өгөх шүү заяа. За өгөөрэй өгдөө. Баярлалаа. За тэгээд одоо дэвтэр дээрээ бүгдээрээ гэрийнхаа даалгаврыг тэмдэглээ авчих. Гэрийнхаа даалгаврыг. Гэртээ өөрийн гэрт байгаа тэнцүү хуваагдаж болох зүйлсээ тэмдэглэж ирнэ. Болох зүйлсээ англиар тэмдэглэж ирнэ шүү заяа. Тэнцүү хэсэг хуваагдаж болохгүй зүйлээ үгүй зурхгүй. За тэгвэл өнөөдрийн багшийнхан заах тэнцүү хэсэгт хуваах гэсэн хичээл маань ингээд дуусчих. Тэгээд багшийнхаа хичээлд идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй баярлалаа.